Тэгэхээр энэ Монголын эдийн засгийн чуулган 2015-ын гол хэлцэх асуудлыг та бүхэн итгэлцэл гэж сонгосон байна. Өөр ямар хувилбарууд дундаас энэ итгэлцэл гэдэг сэдвийг сонгох болов? Яагаад энэ сэдвийг сонгов? Бараг өөр хувилбар байгаагүй. Тийм үнэндээ. Яг нь өөр одоо юу гэдэг нь жил болгоны эдийн засгийн форумын тухайн сэдв тухайн жилийн эдийн засгийн нөхцөл байдалтай хуваалцах юм л та. 2010, 11, 12 оны эдийн засгийн форумуудад тийм хасар тийм өөдрөг сэдвүүд сонгодог байсан. Инновац тийм одоо хөгжил дэвшлийн тийм хурцгуур тиймэрхүү сэдвүүдийг сонгодог байсан. Тэгээд нөгөө гадны хөрөнгө оруулалтууд бүгдээрээ буугаад рүү эх орондоо үйлдвэрлэх хэрэгтэй юм байна гэдэг. Монгол брэнд гэдэг. Тэгснэ одоо энэ үйлдвэрлэл нодон Монголдо бүтээцгээе гээл те. Ер нь хүн болгон бүтээгээд. Тэг ер нь яваад идэг. Тэгвэл бодит байдал дээр дотоодын чулан гадаадын нөхцөл байдал дээр биднээс энэ итгэлцэл гэдэг зүйлийг заавал ярих хэрэгтэй юм байна. Гэдэг зүйлэр. Тэгвэл итгэлцэл гэдэг үг сонгоод бүх хариулт биш. Итгэлцэл гэдгийн цаана юуг ойлгож байгаа юм бэ гэдэг 3 зүйлийг ер нь ойлгох байх л та. Нэгдүгээрт нь эрх зүйт орчин. Тэ хууль эрх зүйн орчин. Бид нар ч эрх зүйт ёсонд амьдарч байгаа. Гадны хөрөнгө оруулагчдад дотоодын хүмүүсчдэр Монголын хууль шүүхийн байгууллага, Монголын хууль, олон улсад нэгдээ орсон эрх зүйн хэмжээг энэ улс өөрөө мөрдөх, ухамсар, соёл, дадал байна уугүй юу? Байна гэдгийг илтгэж харуулах ч тоо. За дараагийнх нь зүйл бол мэдээж хөгжлийн хугацааны бодлого биднээс байнга шүүмжилдэг. Жил болгонд ярьдаг зүйл шүү дээ. Ер нь монголчууд бүрнээрээ итгэхэд урагшлах хөгжлийн одоо гол бодлогууд ер нь ямар бодлогод байх юм бэ? Одоо алсын хараа гэж хэлжүүлээг одоо явж байна. За гурав дахь нь мэдээж макро эдийн засгийн нөхцөл байдал гэдэг. Энэ чинь эдийн засгийн чуулган болохоор тэр цагаарынхаа байдлыг ярина. Тэгэхээр энэ гурван зүйлийг ер нь артаа талд нь базыг гэдэг үүдэн сэтгэлцэл гэдэг нэр өгсөн. Тэгээд тэр маань ч гэсэн хүмүүсийн сонирхлыг цаг үедээ нэлээд татчих шиг байна л да. Та энэ Монголын эдийн засгийн чуулган төрөмс байгууллагад бол 3 жил, сүүлийн 3 жил ажиллаж байна. Энэ чуулганыг зохион байгуулж байна. Тэгэхээр чуулганы төгсгөлд зөвлөмж гардаг байгаа. Тэгэхээр энэ зөвлөмжийн хэрэгжилтэд та бүхэн хяналт тавьж үзсэн үү? Нэгдүгээр ер нь жил болгон хэмжиндээ хэмжиж гаргана. Хамгийн гол тухайн зөвлөмжийн зорилго бол гадныханд өгөх юм шүү дээ. Манай Монгол улс тухайн жил эдийн засаг ингэж харж байна. Ирээдүйн хандлтаа биднес ингэж харж байна. Тэгээ ер нь сайн сайхан ирээдүй байна шүү. Биднес чи энэ жилийнхэд итгэлцээд байна. Хууль эрх зүйн орчноо мөрдий гэж байна. Макро эдийн засгийн орчин дээр доктортой бай. Гаднаас ирсэн гэрээ хилцлээ хамт хамгаалъя гэж ин гэдэг зүйлсүүдэд элчингүүд рүү, гадны мэдээллийн сайтууд руу маш их түгээдэг те. Энэ бол одоо манай хамгийн гол гарах гэж зорддог үр дүн. Гадныхан. Гэхдээ бүр сүүлийн үеийн судалгаанаас хараад байхад хичнээн эдийн засгийн форум нэг талаараа гадных руу явлаа гэд монголчуудын гадна унаад байгаа итгэлцэл алдагдаад байгаа гэдэг нэр хүндийг ер нь монголчууд гаргадаг юм биш үү? Гадныхын тийм том дүгнэлтийг ер нь 30-40% л хийдэг юм шүү. Бараг л 50-60% нь одоо энэ гадныхын ирчээд байгаа зочдууд хүртэл хүрээд ирж хахад хоёр намын юм очиод нэгнээ молд. Монголын бизнесмен очиод засгийн молд. Засгийн юм очиод бизнесийнхнийхэн молдог ч гэдэг юм. Тэгээд тэр сургаар гарсан дүн мэдээллүүдээр нь гадных асрах дүн шинжилгээ мэдээлэл хийж идэдэг. Тэгээд тэрийг нь заавал голоор нь цогтөг нэг зүйлсүүдийг биднээс эдийн засгийн форумын гадаадад явуулдаг энэ репорт гэж өөрсдөө дотроо бас итгэж үнэмшдэг. Цаана ямар үр дүнгийн хэмжилттэйг одоо ингэж байгаа гадныхнаас бас асууж мэднэ ч тийм. Нөгөө нэг зүйл нь бол эн чинь гол үр дүн нь гэгч шүү дээ. Нодингийн эдийн засгийн форумд, өчнөгийн эдийн засгийн форумд ерөнхийлөгч, их хурлын дарга, их хурлын гишүүн, ерөнхий сайд түн тэгж хэлж ирсэн. Тэр үйлдвэрлэгч тэгж хэлж ирсэн. Энэ жил бас хариулт нэгхэж болохоос 6 жилийн даамныг өссөн байна. Энэ чинь өөрөө шинэ соёл бодож. Энүүгээрээ бас боломжийн давуу талтай юм болов уу гэж үзэж байна. Энэ жилийн хувьд надад анзаарсан зүйл нь юу вэ гэхээр оролцогчдын тоо бол хангалттай байна. Их идэвхтэй байна. Хүмүүс санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Илтгэлүүдийн чанар чансаа сайжирсан байна. Гэхдээ оролцож байгаа гадны төлөөлөгчдийг харахад нөгөө Монголд байдаг элчин сайдын яамд болон олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нар байна. Манай бизнесменийнхэн бол тэгж ярьж шинэ нүүр царай ерөөсөөр харагдахгүй байна гэж. Байх үнцаалгагүй шүү дээ. Тийм бол итгэлцэл гэдэг сэдв хийгээд тийм. Одоо энэ урд талын Blue Sky гар Централ Таврыг цаас тэгээд тойрж байгаа шилэн офсуудыг хар. Офс түрээс нь бараг 70-80% хоосон. Хоосон. Тэгээд яг ийм нөхцөл байдал дээр өнөөдөр гадныхны итгэлцэл гэдэг дүнгээ биднээс тавьсан байх шүү дээ. За нэг ийм хэмжээнд байна. Нэг талдаа. Гэхдээ нөгөө талдаа биднээс өөрсдөө тийм итгэл алдаад бүх юма баларсан тийм ядгаалц улсууд бол бас тийм биш. Бас тийм биш. Өөрсдийн гэсэн баримталдаг бас дүрмж байна. Ер нь зүгээр харьцааны хувьд гадагшин явж байгаа тайлбарын хувьд ер нь юм чи харилцаа холбоо шүү дээ. Тэрнээр л алдаад байхгүй да. Тэгвэл Монгол төр өдрөх юм бол нэг тийм хамгийн татвараар балбаад байдаг хамгийн аюултай улс гэвэл бас биш. Энэ улс орн чинь бас өөрсдийн гэсэн баримталдаг дүрмж байна. Итгэлцлийг даадаг. Биднээсийн хувьд итгэлцлийг даадаг тэр хүчин чадлаа биднээс сурталчлах, олонд түгээх зүйлс маань нэгдүгээр унсан болов. Хоёрдугаарт дахиад гадных оролцохгүй байгаа нь эдийн засгтай шууд холбогдолтой шүү дээ. Угаасаа гадны хөрөнгө оруулалт чинь өчигдөр Баабурга илтгэлдээ хэлсэн 1000 дахин дотоод дэвтэгт өссөн байна. 10 хэдэн жилийн дотор гэдэг шиг.
гадны хөрөнгө оруулалт дотоод бүтээгдэхүүний 50% тэнцгээр орж ирж байсан байна уул уурхаад байгаа. Дэлхийд дунджаараа 3-4% байдаг. Гэтэл 50% байж боломжгүй зүйлийн нэг удаагийн имийг бидний сэргээ хүсээд байна шүү дээ. Тийм байх та, тийм байх ёстой гэж те. Тэрнүүгээрээ л гадныхан байхгүй гэж хэлээд иж магадгүй. Яг бодит байдал дээр дэлхийд 3-4% байдаг юм бол тэр 3-4%-ээр л байг л дээ. Харин тэр 3-4%-ийн чанар нь хэрэг байна. Бүтээмж нь хэрэг байна. Биднүүсийн чаддаг юм дээр суурилсан юм уу? Эсвэл биднүүс огт оролцоогүй нэг удаагийн орд нэгдээд тэрний төлөө олж ирсэн төлбөр дээр өссөн харамттай өсөлтөн дээр суурилсан тэр тоо байсан юм гэдэг дээр бас ялгаатай л хандах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ чуулганыг зохион байгуулагчдын зүгээс бол та бүхэн ямар ч байсан Монгол гадаад зах зээлд харагдах Монгол улсын нэр хүндийн талаар мэдээлэлтэй бол их боломжтой байгаа ч гэдэг анхааруулга өгч байна. Тийм зүйл уриалж байна л гэж би ойлгож байна. Нэгдүгээр уриалж байгаа. Хоёрдугаар итгэлцэл гэдэг зүйлийг энэ гадагшаа ярихаас улдар дотооддоо ярих хэрэгтэй асуудал тийм. Бид нэгэнд итгэж байна бизнес ихтэй. Өнөөдөр би бизнес ихтэй хойшуухийнхаа байгууллагт итгэж байна. Өнөөдөр би бизнес ихтэй төрцгийн бодлогот итгэж байна. Энэ бодлого нь 10 жил 20 жил тогтвортой явж чадна гэж би итгэж байна. Хайсгүй сонгуулийн хооронд засгийн хооронд бизнес төлөвлөгөө маань бас дагаад өөрчлөгдөд ах юм. Ер нь энэ талаар судлаач нар өөрсдөө юу гэж бодож байна. Иргэд юу гэж бодож байна. Бүгдээрийн нийлүүлээд бизнесийн форум дээр хэлцэж байна.